монголчууд бид Монгол эх орноор Монгол улсын иргэн гэдгээрэн бахархдаг юм. Тусгаар тогтносон улс байж эх орн, хууль ёсных нь иргэн байж эх орны эзэн гэж омог ардам хэлэх учиртай. Бид тусгаар тогтносон эрх чөлөөт ард түмэн гэдгээ үндсэн хуулиараа нотолдог юм аа. Эрх зүйн төр нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хэмээх 3 элементээс бүрдэх бөгөөд үүнийг төрийн эрх мэдэл хуваарлах онол гэх тухай Францын нэр сэтгэгч Шарль Ди Монтескье анх 1748 онд хуулийн амин сүнс зохиолдоо дурдсан байдаг. Энэхүү онол гарснаас 39 жилийн дараа анхны бичмэл үндсэн хууль болох Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль батлагдсан гарч улмаар дэлхийн олон улс үндсэн хуульд орон болсон билээ. Үндсэн хууль бол эрх бүхий төрийн байгууллагаас онцгой журмаар эсвэл нийт ард түмний санал асуулгаар батлагддаг хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай төрт ёс, хууль ёс, хэв журмын үндэс болсон төрийн гол баримт бичих мөн. Дэлхийн улсуудын үндсэн хуулиуд нь тухайн улсын түүх, нийгэм, соёлын онцлогоос шалтгаалan зохицуулах зүйлийн хувьд өөрийн гэсэн онцлогтой байдаг боловч арчилсан хэв шинж бүхий үндсэн хууль хүний эрх, эрх чөлөө, тухайн улсын төрийн байгуулалтын асуудал тусгалаа олсон байдаг. Үндсэн хуулийн мөн чанар нь түүний суурь, ардч, бодит, тогтвортой шинжүүдээр илэрдэг. Үндсэн хууль нь нийгмийн бүх харилцааг зохицуулдаг бөгөөд гагцхүү, гол, чухал, тулгуур харилцааг зохицуулдаг нь түүний суурь шинж бөгөөд нийгмийн бусад харилцааг ердийн хууль, хууль тогтоомжийн бус актаар зохицуулна. Үндсэн хуулийн ардч шинж нь уг хууль, ард түмний ашиг сонирхлыг бүрэн дүрэн илэрхийлж байгаагаар илэрдэг. Ийм учраас үндсэн хуульд ард түмний оюун санаа, хүсэл эрмэлзэлтэй шууд холбогдсон нийгмийн харилцааг тусгасан байх бөгөөд уг хууль ард түмнөөс шууд эсвэл төлөөлөгчдийн байгууллагаар уламжлагдан батлагдана. Үндсэн хуулийн бодит шинж нь уг баримт бичиг тухайн улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны тодорхой төвшин бодит нөхцөл байдлыг тусгадагт оршино. Үндсэн хууль нь урт удаан хугацаанд тууштай үйлчлэх баримт бичих учраас тогтвортой байдал нь түүний чухал шинж бөгөөд үндсэн хуулийг тэр бүр өөрчлөөд байх нь нийгэмд тогтворгүй, эмх замбраагүй, хямралт байдалд үүсгэх сөрөг үр дагавартай юм. Тухайлбал дэлхийн анхны бөгөөд хамгийн тогтвортой зүй ёсоор тооцогддог 1787 оны Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль нь 200 гаруй жилийн хугацаанд 27 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Монгол улс нь 2000 гаруй жилийн төрт ёс, хууль цаазын түүхэн уламжлалтай орон билээ. Олон зуун жилийн уламжлалт бүхий улс маань нэгэн тугийн дор нэгдэж, төрт улсаа байгуулж, төрт ёсыг тогтоож, хууль цаазыг тунхаглаж ирсэн хэдий боловч тухайн үеийн нийгмийн байдал, хөгжлийн үйл явцтай холбоотойгоор 20 дугаар зууны ихэнх үе хүртэл хугацаанд улс нийтээр сахин биелүүлэх үндсэн хуульгүй байсан. Харин 1921 онд Монгол улсад тусгаар тогтнолыг байгуулж, ялан мандсан үндэсний арчилсан хувьсгал нь түүхийн цоо шин хуудсыг нээж Монгол улс хөгжил дэвшлийн замлаар замлаж эхэлсэн бөгөөд анхны үндсэн хууль батлах чухал нөхцөл бүрдсэн билээ. 1924-өөс 1940 он манай улсын анх дахь үндсэн хууль нь 1924 оны 11 дугаар сарын 26-ны өдөр баталсан байна. Монгол улс нь тусгаар тогтносон улс бөгөөд бүрэн эрхэд адил хэгш байдлын үндсэн дээр бусад оронтой найрсаг харилцаа тогтооход бэлэн гэдгээ дэлхий дахинаа тунхаглан зарласан. Энэ үндсэн хууль нь Монголын төрийн түүхнээ анх удаа хаант ёсыг халж туурах тусгаар төр улс гэдгээ дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой анхны гол баримт бичих мөн. 1940-оос 1960 он 1930-ад оны сүүл үеэс манай улс дэлхийн нийтийн хөгжлийн чиг баримжааг харгалзан тус орныг хөрөнгөний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах зорилго тавин түүнийг хэрэгжүүлэхийн тулд үндсэн хуулиа шинжлэх шаардлага бий болж хоёр дахь үндсэн хуулиа баталсан байна. Энэхүү хуульд хүний эрх чөлөөг нилээд өргөн хүрээгээр оруулсан дэвшилттэй алхам болсон. Тухайлбал иргэдийн амрах, тэгш байх, эвлэлдэн нэгдэх, төрийн байгууллага албан тушаалтанд гомдол мэдүүлэх, оршин суух газараа сонгох, чөлөөтэй үг хэлэх, гудамжаар жагсах, ам бие халдашгүй байх гэх мэт эрхүүдийг тус хуульчилсан. Эдгээр эрхүүдийг хуульчлахын зэрэгцээ хэрэгжүүлэх баталгааг нь тухай бүрд нь хамт зааж өгсөн өмнөх хуулиудтайгаа харьцуулахад
бодит шинжийг илүүтэйгээр агуулсан байна. Түүнчлэн 1944 онд бүх нийтийн сонгуулийн эрх, 1949 оноос бүх нийтийн төдийгүй тэгш бөгөөд саналаа нууцаар гаргаж, сонгох эрхийг тогтоож идүүгээ хүртэл хэрэглэж байна. Зарчмын хувьд энэ бол шууд ардчлалын хөгжилд хийсэн чухал алхам болсон байна. 1960-аас 1990 он 1960 оноос Монгол улс социализмыг төгөлдөр байгуулж, цаашид коммунизм шилжин орох зорилго тавьж 1960 оны 7 дугаар сарын 6-нд 3 дахь үндсэн хуулиа баталсан. Уг хуулиар иргэдийн эрх, түүнийг хангах баталгааг хуульчилсан боловч эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэх өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн тусалцаа авах зэрэг эрх чөлөөг тусгалгүй орхитуулсан байдаг. Энэ хууль нь өмнөх хуулиудын нэгэн адил социалист хэм маягт багтах ангийн шин чанартай үндсэн хууль байсан юм. 1990-с 1992 он 1980-ад оны сүүлч 1990-ад оны цаг дээр Монголд нийгмийн эрс өөрчлөлт шинжлэх, нийгмийн амьдралын бүхэл хүрээг ардчлах, улсаа зах зээлийн харилцааны дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагын дагуу хөгжүүлэхэд чиглэсэн үйл явц арчилсан хөдөлгөөн эрчимтэй өрнөж, улмаар улс төрийн шин нам, холбоо эвслүүд байгуулагдсан, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Монгол улсын 4 дахь үндсэн хуулиа батлан 1992 оны 2 сарын 12-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү шинэ үндсэн хууль нь өмнөх хуулиудтайгаа харьцуулахад иргэний арчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх хөгжлийн шин чиг баримжааг тунхаглаад нийгэмшлийн дөрвөн үндсийг цоо шин зарчмын дагуу тодорхойлж, Монгол улс нь дэлхийн олон улсын соёл ард түмний туулж ирсэн жам усны хөгжлийн замыг эргэлт буцалтгүй сонгож, эх орондоо хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. Энэхүү үндсэн хууль нь оршил 6 бүлэг 70 зүйлтэй. Үндсэн хуулийн оршил хэсэгт Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээлж, төрт ёс, түүх соёлынхон уламжлалыг нандинан өвлөж, хүн төрлөختний соёл иргэншлийн олдыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно. Үндсэн хуулийн оршил хэсэгт Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээлж, төрт ёс, түүх соёлынхон уламжлалыг нандинан өвлөж, хүн төрлөختний соёл иргэншлийн олдыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно. Үүний учир Монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна гэсэн нь ард түмний түүлийн хүслэн эрхэм зорилтыг тунхагласан. Монгол улсын үндсэн хууль нь Монгол эх орны төлөө, Монгол улсын иргэн бидний төлөө, засаг төрийн дур зоргийг хязгаарласан шударга ёсны төлөө, үндэсний эв нэгдлийн төлөө, Монголын ард түмний нийтлэг хүсэл зоригийг илэрхийлсэн улсын гол хууль юм. Монгол улс нь 2.7 сая гаруй хүн амтай 1,564,1 мянган ам км нутаг дэвсгэртэй хангай хээр тал хосолсон их газрын хөвлөд нь эрдэс баялаг ариун цэвэр агаар цэнгэг ус онгон байгальд нь сая мал бэлчээрсэн орчин цагийн үйлдвэр үйлчилгээний сүлжээ хөгжиж соёл төгсөн мөнх хөх тэнгэрийн орон билээ. Монголчууд үеийн үед энэхүү эх орноо хайрлан тусгаар тогтнолоо хамгаалж улам хөгжүүлэхийг хүсэж тэмцэж ирснийг түүх өгүүлдэг. Монголчууд бид иргэний нийгмээ бүрдүүлэхийн хувьд засаг төрөө өөрсдөө үүсгэн байгуулж, хян чиглүүлж, өөрсдийн төлөө үйлчлүүлэн эх орноо үн бат оршин хөгжүүлэгч эзэн гэдгийг хуульчлан тунхагласан. Монголын ард түмэн бид хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх гэсэн бас нэг туйлын хүслэнг баттган тунхаглаж, улмаар хүний эрх чөлөө гэсэн бүхэл бүтэн бүлэг оруулсан. Энэхүү бүлэгт хүний болон иргэдийн эрх чөлөө, тэдгээрийг хамгаалах, хангах баталгааг бүрдүүлэх талаар иргэдийн өмнө төрийн хүлээх үүрэг, хариуцлагыг тогтоож өгсөн. Ингэснээр иргэд бид өөрт заяамал болон зүй ёсны эрх чөлөөгөө баталгаатай эдлэх үндэс суурь тавигдсан. Ийм учраас үндсэн хууль эх орны төлөө, таны төлөө, иргэн бидний төлөө хууль бөгөөд түүнээс хөндөй байх учиргүй. Монгол улсын үндсэн хууль шударга ёсны төлөө, дур зоргын эсрэг хууль юм. Шударга ёсыг эрхэмлэх нь манай ард түмний бас нэг туйлын хүслэн юм. Хүн төрлөختний үнэт зүйлс арчилсан хууль хийгээд ёс суртахууны аль альнийх нь нэг иш үндэс нь шударга ёс юм.
Иргэн хүн хуулиар хориглоогүй зүйлийг хийж болох эрх чөлөөтэй байдаг бол засаг төрийн байгууллага түүний албан тушаалтан гагцхүү хууль заасан үүргийг мөн түүгээр олгосон эрхийн хүрээнд биелүүлэх ёстой байдаг. Энэ бол шударга ёсны хэмжүүр болсон хууль дээдлэхийн үндсэн шаардлага бөгөөд засаг төрийн байгууллага нь хүний эрх чөлөөг хамгаалахын төлөө шударгаар үйлчлэх ёстой үндсэн хуулийн гол чиглэл юм. Ийм учраас үндсэн хууль нь шударга ёс эрх чөлөө тэгш байдлын төлөө засаг төрийн байгууллагын дур зоргын эсрэг сүрэн зогсдог хууль мөн. Үндсэн хуулийн 1-р бүлэгт Монгол улсын бүрэн эрхт байдлын талаар хуульчилж өгсөн. Шинэ үндсэн хууль зааснаар манай улс төрийн удирдлагын хэлбэрийн хувьд парламентын бүгд найрамдах улсын хэлбэртэй бөгөөд хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдэл бүхий төрийн засаглалтаа засгийн бүх эрх мэдэл нь Монголын ард түмний мэдэлд байна. Монгол улсын иргэн та бид бүхэн сонгогдох эрхийнхээ дагуу төрийн эрх барих байгууллагуудаа сонгож түүгээр дамжуулан засгийн эрх мэдлийг барьж байна. Үндсэн хуулийн 2-р бүлэг нь хүний эрх чөлөөг бэхжүүлэн хамгаалсан. Бие хүний эрх зүйн байдлын гол үндэс болсон хүний үндсэн эрх чөлөөний асуудал нь арчлын амин гол сүнс нь байдаг. Хүний эрх гэдэг нь хүн төрлөхөөс заяасан буюу хүнд өөрт нь байдаг нийгмийн дотор заавал идэх боломж юм. Эрх чөлөө гэдэг нь хүний идэх ёстой бөгөөд хүнээс салгаж үл болох боломжийг хэлэх бөгөөд хүн төрж мэдлэхдээ энэхүү салшгүй эрхийг тээж ирдэг. Иргэн та амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгөө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, ажил мэргэжлээ чөлөөтөө сонгох, сурч боловсрох, эрүүл мэндэ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, үзэл бодлоо чөлөөтөө илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлтэн нэгдэх, шашин шүтэх, ис шүтэх, халдашгүй чөлөөтөө байх гэх мэт эрх чөлөөг баталгаатай эдлэнэ. Дараах үндсэн үргийг заавал биелүүлнэ. Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх. Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх. Хуулиар ноогдуулсан албан татвар төлөх. Эх орноо хамгаалах. Хуулийн дагуу цэргийн алба хаах. Үндсэн хуулийн 3-р бүлэгт Монгол улсын төрийн байгууллагын талаар хуульчилсан. Манай улсад засаглал хуваах онолыг баримтлан төрийн эрх мэдлийг хуваарлсан ба хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэлбэр, эрх хэмжээ, баримтлах зарчим, үндсэн чиглэл зэргийг Монгол улсын үндсэн хуулиар хуульчлан тогтоож өгсөн. 4-р бүлэгт Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын талаар хуульчлан бэхжүүлсэн ба Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг нийслэл, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагддаг. 5-р бүлэгт Монгол улсын үндсэн хуулийн цэц буюу үндсэн хуулийг сахиулах баталгааны талаар хуульчилсан өмнөх үндсэн хуулиудын үед байгаагүй цоо шинэ институт бий болгосон билээ. Альва улс оронд үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих байгууллага байдаг ба манай улсын хувьд Монгол улсын үндсэн хуулийн цэц энэхүү чиг үүргийг хэрэгжүүлдэг. 6-р бүлэгт Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааг журмалсан. Үндсэн хуулийн нэг шинж бол тогтвортой байх шинж бөгөөд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нарийн чанд тогтоох шаардлага урган гардаг. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байдаг. Үндсэн хуулийн эдгээр ойлголтуудаас төрийн бэлэг тэмдгийн талаар тухайлан авч үзье. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэгт төрийн сүлд, туг, далбаа, тамга дуулал багтдаг. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, ив нэгдэл, шударга ёс, цог хиймрийг илэрхийлдэг. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хийгээр хөвүүлсэн мөнх тэнгэрийг бэлэгдсэн дугарг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт байрлах алтан соёмб эрдэнийн хүлэг нь Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын цог хиймрийг илтгэнэ. Сүлдний хүрээний магнаан хэсэгт эрт, идүүгээ, ирээдүй 3 цагийг бэлэгдсэн хүслийг хангагч чанаман эрдэнэ. Доод хэсэгт нь их газрыг төлөөсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дивжихийн үлзий хутаг оршсон хүрдийг тус дүрслэнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлдсэн байдаг. Монгол улсын төрийн туг, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт их цагаан туг нь Монгол улсын төрийн хүндэтгэлийн бэлэгдэл бөгөөд 9 хүлт их цагаан туг нь Монгол улсын төрийн туг юм.
Төрийн тугийг Монгол улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы дэлсүүлээр ганц хуу үлддэг. Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж дотор нь Монгол улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан шатсан элбэртэй хот улсыг бэлэгдсэн хүрээн мандлын байдалтай сүр дээр залж төрийн ордонд байрлуулна. Төрийн тугийг газар түрхийг цээрлэх бөгөөд үндэснийх баяр наадмын өмнөх өдрүүдэд төрийн тугийг цэнгүүлж баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн залдаг. Төрийн далбаа. Монгол улсын төрийн далбаа нь улаан хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны хөх өнгө нь мөнх тэнгэрийг, улаан өнгө нь мандан бадрахыг бэлэгддэг. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмб байрлуулна. Өндөр гэгээний зохиосон соёмб бичгийн эхний бригад тэмдэг нь өнөө хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмб юм. Тухайлбал улс төрийн бэлэгдэл нь соёмбын дээд талд байрлах галын дүл нь айл өрх улс хотлоор өнгөрсөн одоо ирээдүйд үрд мандан бадрахыг, нар сар нь Монголын ард түмэн цэцэглэн хөгжихийг, гурвалж нь сум мэт хурц ирэмгий байхыг, загас нь өнөр өтгөн сонор соргохыг, хажуугийн босоо шугам хэрэм мэт бат бөх байхыг тус тус бэлэгддэг. Төрийн тамга. Төрийн тамга нь дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол улс гэсэн бичээстэй арслангийн дүрс бүхий бариултай байх бөгөөд төрийн тамгыг цул мөнгөөр гар аргаар ганц хуу үлдэнэ. Төрийн тамганы дөрвөн өнцөгт бат бихийг бэлэгдсэн холбоо түмэн насан хээ байрлуулан Монгол улс гэсэн бичээсийг Монгол үсгээр эвхэж бичсэн байна. Төрийн тамгыг Монгол улсын ерөнхийлөгч барих бөгөөд түүнийг дуурайлхан үлдэж болохгүй. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимгэлсэн мөнгөн тоног бүхий зөөлөн торгомсог идээр дотруулсан зандан модон хайрцагт байрлуулдаг. Төрийн дуулал. Төрийн дуулал нь улс үндэстний түүх, соёлын онцлогийг тусгаж эх оронч үзэл, тусгаар тогтнол, мандал бадрал, хөгжил цэцгэлтийг магтан дуулж ерөөсөн утгатай байдаг. Төрийн дуулалыг төрийн тугийг хүндэтгэн залах ёслол үлдэх, ариадо өргөн нэвтрүүлгийн үндсэн хөтөлбөр эхлэх, төгсгөх, бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа гэх мэт хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааны үед ихшэглүүлнэ.